За бэлгүүн толгой сургуулиас явуулж байгаа сурал видео бичлэгээ. Өнөөдрийн дугаарт хажуугийн 45 градусын хажуугийн сул ухамсах үйлдэлийг үзүүлнэ. Хажуугийн сул ухамсах үйлдэл гэдэг нь ажиллагааны шахалцсан хоёр машины хооронд ухамсах үйлдэл гэж ойлгож байна. Тэр ухамсах үйлдлийг зөв ухарж авах аргаанд тайлбарлая. За хажуугийнхаа уртлын машинтайгаа хоёр машины хоорондох хэмжээ метр. Тэгээд хажуугийн машиныхаа арын гэрлэн төхөө хэсгийг энэ гурвалжин сонхонд хараад машины өрүүлгийг нар зөв хандлан дарж хүрнэ. За одоо баруун толонд цаатлын машины хойдлын гэрлийн цаад үзүүр нь харагдана. Ингэсэн тохиолдолд машин 45 градус хязгаарлаж өрүүлийн хурдыг тэгшлээд машины чигээр нь хойш нухрана. За одоо ингээд урд машины хойд гүпэр өөрийн чинь машины урд гүпэр хоёр багтахаар занд өрөөлийн үрдийг зүүн тийш нь хандлан дарж хурна. Зүүн тийш нь хандлан дарж хураад ингээд хажуухан солд бүрэн ор зогсон тохиолдолд өрөөлийн хүрдээ тэгшлээд машина урагшин шахалт явна. Өнөөдрийн хичээл энэ дөрөв өндөрлөлтөнд анхаарал тавьсан байлаа.